3% дээр бол одоо банкуд маань өөрсдийн их усрээс санхүүжилтаа гаргаж банкуд өөрсдөө эрсдлээ тооцоолж зээлийг бол одоо манай байгууллагад ирүүлж байгаа. Манайх бол ерөөсөө ганцхан шаардлага тавьж байгаа нь нөөд төлөгч байх. За мэдээж жидүү гэдэг тодорхойлт байдаг. Энэ маань болохоор хүнсэтэй аж ахуйн яамнаас гардаг энэ тодорхойлтыг л авч ингэж олгодог. Гэтэл гадуур бас одоо ингээд банкны эдийн засагч нар маань буруу ойлгосон юм уу? Эсвэл одоо манай зээлийг манай руу явуулахаас төвөгшөөж судлахаас татгалздаг юм уу? Батлан даалтын сан маш их юм нэгтдэг. Энийг бол ер нь бол одоо та нар бол шалгуур үзүүлэлтийг хангахад хүнд гэдэг зүйлийг бол ярьдаг. Энийг болохоор хин ярьж байгаа хэрэг манай нөгөө зээл авч чадахгүй зээлдэгч нар маань манад санал хүсэлт гомдлын утас ажиллаж байгаа. Үнэхээр ингээд дэлхийд дахнаа цар тахалгээд бүхий л орны эдийн засаг хөндөрчихсөн тийм ээ аж ахуйн нэгжүүд маань ажлын байраа алтгад тулцсан байхад засаг маань харин энэ сайхан бодлогыг гаргаж ирж одоо ингээд дэмжих зүйл явагдаж байхад бол мэдээж бид бол хамгийн түрүүнд дэмжиж орж ажиллаж байгаа. Манайх бол энэ одоо зээлтэй холбоотойгоор хэд хэдэн дүрм журамдаа хүртэл өөрчлөлт оруулж манайх ч одоо зүүн бол ажлын 14 хоног судлах ёстой гэдэг ийм журамтай байдаг бол бид энэ ажлын байрыг дэмжих зээлэн дээр авал ер нь бол 2-5 хоног гэдэг ийм хоног тогтоож өгсөн. Манай хамгийн хурдан зээл бол одоо 1 хоногт судлагдсан байдгийг. Тэр маань тухайн банкны маш сайн судлагдсан зээл ирээд яг зээлийн хурал арах урд өдөр нэрээ судлагдаад манай бүх зүйлээр бол маш сайн гэж гарч ирсэн бол хамгийн удаан нь бол одоо 7 хоног байдгийг.